Нинжа 3. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Цоосон мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үрдүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ялаа үрдүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чинь. Нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирхмэ? Энэ шиг энгийнэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээ вэ? Аре. Цогтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би. Баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын хилдэг элч. Элчний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Будааны боов. Би бол Цавуудаг Будааны гэр бүлийн урсад Хорт сумны хаан Цавуудаг Будааны боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм? За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугалж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хэлтний хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлгэндэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр ойлгохгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч өлөн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд баяр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нэ яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хайч нь тавчуулагдаад хөдлөж чадахгүй байна. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок.
шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Нана зогс. Үгүй би айгаад байна. Нэг муу суугач. Би унгач хуудаа. Би ялчглаа. Ноён талхаа би ялчглаа штэ. За. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн юм. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шаналл дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талх үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан чи хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талхаа. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Дараа нь хоёр хуваасан сүүтэй чигэрмэгт шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай. Ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөд өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Аха! Яаж байгаа нэнвэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа хоёр талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чиглэлүүрээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талхаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм туршихтаа үргэж баяртай байдаг юм. Талхаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оёо болж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач. Та гоё юм аа. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? энэ будааны боовыг хардаа. Анх удаалын эмэгтэйтэй будааны бов харж ийн. Будааны боовны газар байнга ирж байя. Тэгье. Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хага англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй.
Юу гэж би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л та. Гэхдээ гялалзсан сэтгэлдээ үргэлж өсчний газраа л боддөг юм. Тийм ээ. Чиний зөв. Сэтгэл сэргэж өгсөнд баярлалаа. Бас хэрэг шил бол ийшээ орно. Харин хуванцар бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг одоо л ойлголоо. Та өдийд хогоо англиад сурчгамаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Оо, яривал их юм бэ? Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас өөр. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа Тийм ээ. гинэ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям вям вям. Тийм ээ, рок н рол. Итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүвдгийг чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь ийм бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрчгэж. Агаар цэвэрчүүлэгч байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй юу? Үгүй амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдоод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна. Гахаан хороо шиг газар. Хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгэр. Райстыг төгссөн юм биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паийн гişүүн. Үүсчний газрын туршлага та юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй тий. Миний гоч дөрв шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхараа чаддгүй лээ. Хинчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус засахад тусалчих ажилтанд хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафийн намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгэж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй гэж өөр хэнийг авахгүй байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавдаа хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгийн харшилтай бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал. Чи сайн залуу юм шиг байна. Таанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ. Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус засдаг уу? Уучлаарай үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь чи ажилдан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой, сайн юу вэ? Яадэрлээ шүү. За, ярилцлаганд үзүүлээд өгсөн үү? Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтгаа талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хөлөөр Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүгүү. Явъя тэнгүүдээ. За. Yeah. Ямар хаймаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөөгөө авна гэх юм биш байгаад.
Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхай. Өшөөг аавнда. Намайг ажилд аваагүй чи төлөө. Чизкапа пай тулааны клубтай байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалзахгүй юм. Би Раиг сургуулийг төгссөн шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хой зүгээр үү? Бэртэж гэмтэйгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хай! Би бууж өгөхгүй шүү. Хоочирсан мафийн. Шоко юу болсон бэ? Чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафийн дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа энэ ч нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлдээ илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнууд аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж үс засаж чадахгүй штэ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Хон доволдажгүй. Сайн бай. Каз ч юм бол. манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Хатар чинь яриад байна. За талхаа. Би сая долларын пирог шиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хөв зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй. Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шиний малга. Сайн харда. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод ярьж байгаа застаг газар олох. Дараа чи мэдээ. Талх үсчний газар маргаашийн мартагдсан түүх болсноо. Талхны мухлаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлөн талах вэ? Сайн уу? И хаана байна? Ийшээ ирэх юм шүү дээ. Оо хайган дуу. Сэм албах шээ. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг хичээ. Царай чин таар байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны зах. Үгүй альгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо айчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөх юм. Мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрэ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургаж хурцгагч хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэж байна. Ямар төрлийн уран бол юм? Гат ус хурд ургадаг. Нэг л мэдгэд толгойд өөрөнд
Окгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээ таалтай л да. Нэрэ ирэхмээ зөөлөө иллэг хийл ус ургадаг гэсэн. Шинийх ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдарсан юм байна. Хүйт юм. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчиход. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчэд хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үс чинь хааж ичихсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч уу? Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад угаад байгаа юм бол? Ноён талхаа ямар нэг юм дуугар л да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гисэн юм бэ? Би чинь үс чинь биш үү? Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талхыг явуулаад өгөө. Зарим болгонууд Үсчний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. За тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдуулах аргагүй ажил таараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Утгагүй юм. Би өнгөрч. Засалт байна шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үс нь дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ур чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Хүүх, гайхалтай. Шин загвар уу? Би үсээ энд засуулна. Өдөр ирэх тасам гоё байна шүү. Хэмэг ахад өчлөө эрхнээ. Би ноён талхтай адилхан болмоор. Ямар сонгодог залуу вэ? Ноён талхаа энэ загварынхаа Нууцаасаа нэрийг хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинээс тэл хүүхдүүдийн Би цаг авъя. алдартай болж чадлаа. чи ээлжи хүлээлтэй. Би гадаа хэдэн цаг хүлээсэн Тань шүү шиг дээ. байна уу?
Ноён талхаа. Миний үсийг засаад өгөөч. Ноён талхаа. Аль дээгаш хар. Манчкин донат. Оогүй, үсээ засуулмаар Хомбар минь утгагүй дуусчихна. Тийм ээ хомбар минь. Миний үгийг сонс. Хоёулаа сайхан найзууд болох байхаа. Бид найзууд биш. Та хөөгшин Би хамтгүй биш. Одоо ч ус чиндээ ажиллаж байна. Харин амьдралаа үржихэж. Хөөе чи гайгүй юу? Би яах учраа олдгоо? Би уран барилгач болж чадах байсан. яадах юм бэлээ? Хүмүн үснээсээ болоод энгийн хуйлбал бовшиг харагдаад байна. Нэг арга байгаа. Нэг үс чи жинхэнэ мастер. Хэн гинэ? Тийм ээ. Энэ бол ноён талхны л ажил. Би дог харагдаж байна. Тэр хийсэн штэ. 3 сар хүлээсний хэрэг гарлаа. Чи шинэхэн доонод боллоо. Би үсээ засуулмаар. Шоко. Улаан төгсүүр. Сайн байна уу? Ноён талах байгаа болов? Үгүй. Миний үсэг битгий таруу. Энэ чинь юм бэ? Нэг ууртай хүү яг чинь. Чихэд нэр байгаа юм болов уу? Заама. Одоо үсээ засуулах уу? Энд чинь юу вэ? Чихэр өвс шиг амтдаад байна. Дараа ичмэр юм аа. Яагаад дандаа ингэж гэдгийг аашгүй юм? Аз жаргалтай газраа бол зэний бясалгал. Зүгээрээ хом болж байгаа л энэ шүү дээ. Хөөх. Миний таблетаар хүүхэлдээ үзэх юм уу? Энэ хөөгөлтэй чинь муухай юм байна. Мөнгөний төлж амжаагүй штэ. Шинийг худалдаж шин завар гарч ирсэн. Надад нэг юм байгаа шүү. Хартаа хамгийн мундаг тоонод тоон цагтаа. Глютений нэрээр амлая. Болохгүй эрхмээ. Ураа бараарай. Жаахан хөөхөж шүү дээ. Татарсан толг энэ чинь цоон тоогоор гарсан загвар. За. Дэмий цагийн гарц боллоо. Явъя да. Та чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Бити яваач. Шоко. Нааш наваа. Гэхдээ болох юм уу? Өөр арга байхгүй гэж юу? Зүгээр надад аваад ирээ. Үгүй үсээ засуулмаар. Энэ дэлхийн хамгийн муухай газар. Үгүй.
Ээж харда үнэхээр инээдтэй юм аа. Ядалзах цаг болсон. Ийм шалмага өсчөг харж байсангүй. Үзэн супер хүчтэй болгочихсон юм шиг. Тийм ээ, үнэн. Энэ үргийг авахудаа хэрэглэж байгаа юм биш үү? Өмнөөс гоё харагдаж байна. Бусад аав ээжүүдэд таныг хэлнэ. Ха. Оо. Сайн уу? Та ямар эртээрээ вэ? Амьд байгаа цагта ахиж хүүхдийн үс засахгүй. Баярлалаа. Баяа хүсэж гоё болгоод өгнө. Үгүй, засуудахгүй. Хүүхдийн аргыг олохдоо сайн гэсэн. Тийм гэсэн шүү, би ч гэсэн сонссон. Шатрын хаан. Үгүй. Сүү шатар тожиход гөлөөсөн царай гаргаж сурах нь чухал. Юу ч болж байсан миний царай хувирдаг. Бас шоко. Мэдээжин ойлгомжтой нүүдэл хийх юм болж үз. Тарихаа сайн ажиллуул. Энэ тарих шатар тоглож байгаагүй юм л да. Би өсчний газрын ялагдшгүй аврах хэвээрээ үлдлээ. Арай болоогүй шүү ирхмээ. Та зайцхныг хожоог байгаа. Зайцхандаа шатар тоглох уу? Зайцхан? Тэглээ. Би нохойг тэмцээн дуудаж байна. Хайцсан. Чглаа хэд хожигдсан бэ? 17 тоглоод 17 хожигдож байна. Уцаад ирээ. Би хожихоос явахгүй. Тэгээд дарагчийн үсчний газар алдчихсан юм уу? Үгүй ээ. Зүгээр л шатар тоглоод хожигдчихсан. Зайцхан шатар сайн тоглодог юм байна. Хөөх. Зайцхан шатар сайн тоглодог нохоо гэж юу? Ноён талхаа би яах гэж байгаа гэж зайцхныг хотын шатрын тэмцээнд оруулсан. Шатрын тэмцээн гинэ. Тийм ээ. Талхны мухлаг хот жил болгон тэмцээн зохиодог. Ялагч нь их том шагнал авна. Шагналаа? Яслага үзэг аваатар. Тэмцээнд хожих хэрэгтэй байна. Сургуулийн шатрын бүлэг хэрэгтэй шүү. Сайн жаа. Хожид гимштэй. Үгүй бол өнөө өрөө өсний гадар шал дэмий хаасан болно. Зайдсан хожноо. Би баттай мэдэж байна. Таныг дандаа хожсон тийм үстэй. Зайцхан би чамд итгэж байна. Энэ миний танилцуулга. Хөөе, тэрүүгээр орох юм байна. Зя. Хүнс агуулгын ард хэн юугаа үлдээснийг харлаа. Арай хугацаанд дууссан маангууд энэ тэмцээнд орохгүй үстэй. Нөгөө чипс байна. Үгүй шүү. Бид өөрсдөө энэ тэмцээнд орох тэнэг амьтад биш ээ. Манай тоглогч бол зайдсан. Нохооч нү. Нохооч нь шатар тоглох юм уу? Арай хитэрнэ. Нохоо чатра. Өшөөрэй. Өдөөд цайнах хэрэггүй шүү. Итгэхгүй байгаа л да. Зайдсан ноён талхтаа шатар тоглоод 17 удаа хожсон. Манай өсчний газрын хамгийн сайн шатарчин бас игдүүтэй. Сүү. Гөлөөсөн царайг санахгүй байна уу? За амжилт хүсье дээ. Хожмол яаж нохоо шиг бөмбөг барьж яваад газар өнгөрөхийг надад зааж өгөөрэй. Энэ чипс хизээ давстаа амийнхаа мэддэггүй юм байх та. Чипс бидний хамгийн том өрсөлдөгч өнгөрсөн жилийн авраг. Шудраг бусаар булгаацыг ялагч болсныг нь азар олж мэдсэн. Чипс нөгөө тоглогчийн уух юмруу хүчтэй туулгах юм хийсэн. Тэгжэл бодлоо ихсэн. Дараа нь чипс угаалгын өрөө орох тэмдгийг солисноос болж бүгд төөрсөн. Өөдгөө чипс энэ жил бас юу сэдэх гэж байгаа бол? Бойлж үз. Бидний хэнч чипсийн зүггүй наргинд хуурдах тэнэг биш шүү дээ. Тийм ээ. Тэр үнэн шүү. Бүгдээрээ их л чипсийг зогсоно. Яагаад гэдэс өвдөд би сонирн болоод байна. Сүү, яасан бэ? Зүгээр үү? Ойлгохгүй байна. Өнөөдөр би чипсний өгсөн жүүснээс өөр юу ч уугаагүй дээ. Таарчтэй сүү. Тэр муу ялдарсан төмс хаана вэ? Муухай төмс юм да. Аль хэдийн бохир аргаа хэрэглээд эхэлчихсэн гэж юу? Хөөе, тэмцээн 3 цагаас нааш эхлэхгүй юм шиг байна. Би кофе ууж амжих юм байна.
Баяр дээ. За. Зайцгаа 3 цаг болтод юу хиймээр вэ? Тэмцээн 3 цагт биш 1 цагт юм байна штэ. Ноён талхаа. Чипс ноён талхыг хүртэл хурч дөнгөлөө. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Тавта морил талхны Муглаг хотын шатагчд Бестагта пирогнуудаа би бол хөтөгч Сарнбав. За одоо эхэлцгээе. Зөвхөн шатрын хаалд тэлмийн эзэн болно. Эсвэл шатрын хатанч байж болно. Ингээд эхэлцгээе. Манай эхний өрсөлдөгч хаа холын мөстэй хайрцагнаас ирсэн талхыг сургуулийн эсэн чихрийн эдийн засгаар дүүргэсэн эрдэмтэн шоколадтай донат. Харин энэ талд эндэгний нохоо юм шиг байх юм. Зайцхан. Урагшаа зайцгаа тийм ээ. Өнөөдөр хэн нь 2 дугаар шатанд үлдэх вэ? Харцгаая. За. Эхлээд. Үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй үйл явдал болж байна. Зайцхан өрсөлдөгчийнхөө ноёныг даруухан мориор буулгаж явлаа. Энэ гөлөг шөвгийн 8-д шалгарч үлдэх нэ. Сайн бай зайцгаа. Тоглоод байгаарай. Чи хончноо. Бас ахиад л үзэгчтэй. Агас чигшээгийн тоглогчид зай гаргаарай. Бас ахиад уу. Эцсийн шатанд шалгарч чадлаа. Урагшаа хот дог минь. Урагшаа. Зайцгаа чи хамгийн мундган. Яасан их итгэлтэй байх юм? Чамд зажлах оймс юм уу? Шех галын хор алгуу. Өөдгөө чипс. Ноён талах сүү 2 урхинд ч унсан байх л та. Гэхдээ зайцсан яасан ч урхинд ч унахгүй шүү. Ха. Тэр хоёрыг хуурах ичмээр амархан байсан. Энэ хоёр өрсөлдөгч шатрын түүхэнд шилдэгүүд гэж бийжигдэнэ. За ингээд бид сүүлчийн шатанда ирлээ. Түүхэнд бичигдээгүй гайхамшигт шатрын тэмцээн болно. Гашуун бас тавстай. Гэхдээ тавсч биш, цагаан зууч биш. Авраг эргэн ирлээ. Алга ташин ухтан авцгаая. Чипс. Өнөөдөр тесрэл хийсэн супер одоо шинэхэн тоглогч, гентийн ялагч нохоо. Зайцхан. Чи шаажаад минь өдөөдөд өгөрөө. Очоод яаж хождгийг харуулад өг. Яа за, олон юм нуршаад яах вэ? Ингээд эхэлцгээе. Хахалтай. Яаж юм болдог байна? Чипс ямар ч хамгаалдаггүй боллоо. Үнэхээр тэнэг санагдаж байгаа да. Энэ гөлөг шилдэг нь болох замдаа орох шиг боллоо. Ухаан та юм а хүлээн зөвшөөрье. Их бууга гаргах цаг боллоо. Одоо булхацдаг хэрэгэ. Өсч байгаа үстэй тийм ээ. Би хатаасан мах авчирсан. Энд чи шудраг бос байна. Сайхан өнөртэй хоолоор өрсөлдөгчийн анхаарлыг сатааруулж байна. Баялдаа. Өөртөө зэрүү жамстан гаргаж ирж болохгүй гэдэг дүрэн байхгүй штэ. Ийм дүрэн байхгүй. Тоглоом үргэлжилнэ. Хожигдож эхэллээ. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Зүгийн балтаамд талах минь гэж. Яасан одоо л нэгэн тоглоход бэлэн болоо юу чи? Одоо намайг хатаасан махны үнээр сатааруулж чадахгүй. Чи өнгөрсөн дөө ялзарсан төмсөө. Хойд хожигдож байснаас ялз буцалсан минь дээр. Май чи хотч нохоо минь. Альбач алмын бидний бахархлыг төрүүл. Чи чадна. Тэнгэр минь. Оожчихлоо. Зайлсхан энэ үеийн ялагч болж энэ жилийн авраг боллоо. Тийм ээ. Гойдоо зайцхан минь чамаараа маш их бахархаж байна. Үгүй шудраг бос байна. Тэр өмхий бяслаг бол хайцсан. Тийм биш шүү. Энд булгаацж байгаа нь ганц чи. Булгаацаагүй би Бол тав намайг буулга. Намайг гүтгсэн. Ямар их чимээ шуугантай байна. Тэмцээн эхлэх болоогүй байхад шүү. Хөөе найзуудаа. Тэмцээ юу асан бэ? Гайхалтай болсон. Зайцхан 1-р байранд орсон. Бүр чипсийг хойдсон. Юу? Болоод өнгөрч гисэн юм уу? Ахаад хэдэн цаг сэлгүүцгэн гэж бодож байсан ш. Ямар мундаг юм бэ?
чамайг хожино гэж мэдсэн юм аа. Ухаандаа бицхан нохоо минь. Одоо нэгдүгээр байранд орсон ялагчийн шагналыг танилцуулъя. Шагнал нь PlayStation 2. Шагнал нь энэ юм уу? Мөнгө яасан юм бэ? Гоё доо PlayStation 2. Сүүлийн үеийн бүх тоглоомнод байна штэ. Хөөх, үнэхээр авчлаа гэж үү дээ. Сүү, хамт тоглоцгоё. За одоо аврагтай хамт зураг авахулцгаая. Тийм ээ, нэрэ тгий. Ноён талхаа зурганд ороорой. За. Бүгдээрээ хэлээрээ. Зайцхан. Зайдсхан. Зайдсан. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэйд байна? Арай. Сайн уу? Чи шоко мөн биз дээ? Жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байхад ойрд юу хийж байна да? Би талхны өсчний газар ажиллаж байгаа. Харин та Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөхөн болчих чээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гой хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй монголын. Энэ юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад уган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдал баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад өгье цаа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татхад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз.
Хөөе Шоко. За, Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн гялалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбан үзэсгэлэнтэй чамд ойртон очихсан ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэрчхэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй мофлиныг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүрээ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь юм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Ух, эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хөөхтүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр эмэр юм аа. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу вэ? Хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Бид ч гэсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Ихчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй мофлын ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайр нь бүтэх алтан боломж юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан чинь. Үс засалтын төлбөрт битгий санаа зов. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү дээ. Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн? Алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан. Харта, хайр татам пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургүй үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За, ямар байна да? Энэ би гэж юу? Хөөх Шоко ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Ямар гоё татлаг юм бэ? Шоко. Сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүрч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко, өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л зөөлөн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко, үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Энэ хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа.
Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Яа! Хөөе чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлаг нөө эсвэл соёлтой нөө? Үгүй дээ. Арчаагүй зан чинь. Дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгий. Дахиад засч өгөхгүй дээ. Хатны тэжээвэр амтэн. Юу? Дугуй 10,000 уу? 10,000 бол өөрөө жийдэг дугуй баймаар юм. Хаван аялал яагаад ийм үнэтэй байдаг вэ наа? Далайн эрэг дээр хөвтмөр байна. Тийм хэцүү гэж юу? Зайцхан гिजиг хүрээд байна штэ. Цачирдмар мэдээ. Талхны Мохлог хотын хатны нохой генетхэн алга болжээ. Ямар өрөвдөлттэй юм бэ? Нохой нь алга болчихж. Хатны нохойг харсан бол ойр цагдаагийн газар та мэдэгдэнэ үү? Хөөх! Зайцхантай яг адилхан юм а тийм ээ? За, хатны нохойг эргүүлэн өгсөн хүн юу? Үнэн гэж юу? 10,000 ногоон би явж хайлаа. 10,000. Санаа зовлтгүй хоёроо зайцхан юу гэж хатны нохой байх юм бэ? Салхилээ. Салхилах цаг боллоо жаалаа. Би удахгүй. Ноён талх Шоко хоёрт мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа. Адилхан харагддаг болохоор нь мөнгөний төлөө зайцхныг хатанд өгчихгүй л яана. Ямар игдүүтэй амт юм бэ? Нохой чи хэдтэй юм бэ? Сайн жаал. Зүгээр тайван. Битгий гараад бай. Зайцхан хатны нохой биш. Угаасаа ч биш байсан. Ямар хачи юм бэ? Хугацаанд дуусчихсан байхаа. Ашгүй аюулгүй газар ирлээ. Энд чинь юу вэ? Дээрээ цайцхан руу шилдээд байна штэ. Хатад эндүү аюултай юм байна. Үсчний газар дугаа буццай хурлаарай. Чи би бүлэглэх гэж болох. Хэлсэн шүү дээ. Аав нь харчилтай. Яасан игдүүтэй нохой байсан бэ? Хатны нохойг олдтол дотор байсан дээр юм байна. Зайдас хаан хоолой дээрээ. Энэ хоол нэг л өөр байна. Үнэр нь өөр болчихож. Амт нь өөр байна. Яагаад нохон хоол идэж байгаа? Та хоолнд нь унтуулдаг юм хийж байгаад зайцхныг ханд өгөх гэж байгаа үсттэй. Зайцхан хоолны дэглэн барьж байгаа. Малын эмч хэтэрхий таргалаад байна. Энэ хоолыг өгөөрэй гэсэн юм. Тэгсэн ч с ิจ гтэл байна да. Зайцхан хаана байна уу? Зайцхан. Чи энд байна уу? Одоо нуугдаж тоглох цаг биш ээ. Зайцхан чи хааж ч ба. Юунда хашиг чадвал. Зайцхан чамайг яваад өгдөөл гэж бодлоо. Мэ та яагаад надад хэллгүйгээр зайцхныг авч явж байгаа? Би өдөржин зөндөө хайлаа штэ. Өнөөдөр усанд ордог өдөр нь. Усанд оруулахад юу нь болохгүй гэж. Яг одоо зайцхны хувьд их аюултай үе заа юу? Шууд аваад гарч болохгүй. Зүгээр дээ. Одоо айх хэрэггүй найзаа. Хин миний томоотой жаал вүлээ? Энэ сүү зүгээр үү? Угаасаа л юм хаачин штэ ирэх мэ. Сүү, хаах цаг болчихлоо. Надад санаа битгий заваа. Та нар харж бай. Мэдэхгүй юм да. За би харьлаа. За, болчлоо. Хар да. Миний юу хийснийг хар да. Чиний шин гэр. Аюу хараарай. Тухтай байна уу?
Энд чи аюулгүй. Чамайг хинч надаас булаач чадахгүй. Санаа битгий зов. Би чамайг хичнээн ч удаан хамгаалж чадна. Чи шагналын мөнгнөөс илүү үнэтэй. Яг унтаж амархыг бодъё доо. Сүү? Чи энд хонсон юм уу? Ийм хурдан өглөө болчихсон юм уу? Хаашаа явчихваа? Шоко, зайцхныг харсан уу? Өнөөдөр хараагүй. Зайцхан! Ой, чи энд байна уу? Ноён талхаа, та зайцхныг хараагүй. Одоохондоо хараагүй л байна яас. Хэлдэ, та шагналын мөнгөний төлөө зайцхныг өгчихсөн уу? Юу яриад байгаа юм бэ? Зайцхныг улгаалчихсан. Үгүй фүүмин. Би өөрөө явсан. Би одоо баян фүүмин одоо хатны нохоо болсон. Чи яасан? Харин чи та нар хэцүү амьдардаг надад хамгийн муу хямдхан хоол өгдөг. Одоо би ханху болсон хатны тэжээвэр нохоо. Би юу дуртайгаа хийн одоо ордонд амьдарч хүссэн болгоно авдаг болсон. Баяртай тариач та. Сайхан байлаа. Чи сэтгэлээсээ хэлээгүй үстэй. Буцаад ирэлдэ. Чамд гоё юм авч өгье. Тэв гашилсан сүмэн. Миний шинэ амьдрал хамаагүй гоё. Төвөг утсан болохоор энийг өгье. Явж. Чин хурц авчимс. Би чамайг найзаа гэж бодсон. Надад яагаад ингэж хандаж байгаа юм? Чамтай юу та? Надад ядуу найз байхгүй. Би энд зүгээр л бүр байрсан юм. Тэгэхээр баяртай. Буцаад ирээч. Буцаад ирээч. Ядуучууд хамгийн муухай. Буцаад ирээч дээ. Чихэн биш байсан юм уу? Зайцхан зүгээр байна. Ямар муухай зүуд вэ? Нуугдах өөр арга байгаа л ёстой. Өглөө нэмэнд. Чи Өглөөний мэнд ирхмэ. Энэ бол хот дог. Зайцхны авах ахын дүгийнх нь 3 дугаар үеийн охин. Одооноос манай өсчөнд амьдрна. Зайцхантай ялгахын аргагүй адилах юм. Үеэлийнх нь юу гэсэн бэ? Тэр нь санаа битгий зовоо. Манай өсчөнд өмнө ирж байгаагүй. Тийм ээ. Зарим талаараа зайцхантай адилах юм байна. Тийм ээ. Тийм байгаа биз. Би хамгийн ухаантай сүү. Бас нэг цочирдсан мэдээ хүргэе. Хатан хайртай тэжээвэр амтнаа ахиад алдчихэ. Энэ нохойг харсан бол даривхан цагдаад мэдэгдэрээ. Шагнал нь 20,000 холт